За сайн байцгаана уу? Боловсрол судар хэвлэлийн газрын номын 90 подкастын 13 дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараараа бид зохиолч Санжийн Пүрийн усны гудамж романыг ярих гэж байгаа. Яагаад ингэж байгаа вэ гэхлээр манай хэвлэлийн газраас энэ 7 дугаар сарыг Монгол зохиолоо унших сар болгон зарлаж, залуу уншигчдаа Монгол зохиолоо унших уриалгыг төвшүүлээд байгаа билээ. Тиймээс 20 дугаар зууны шилдэг романуудын нэгт зүйсээр тооцогддог Санжийн Пүрийн усны гудамж романы тухай ярихад бэлэн болсон байна. Амрал зугаалгын сар эхэлсэн. За усын баяр наадамч ойртож байгаа энэ цаг мөчид бид нэр Монгол зохиолоо уншия, хуучны сонгодог зохиолуудаа сэргээ саны хөдөө гадаа явахдаа цөнхлөөд явъя гэсэн санаачлагыг бол төвшүүлж байгаа. Тэгээ энэ хүрээндээ бид нар бас хуучны сонгодог зохиолуудын төлөөлөл болсон усны гудамж романыг бол сонгож ярьж байгаад бол баяртай байна. Манай хэвлэлийн газар 2015 онд 20 дугаар зууны шилдэг роман Цуврал бүтээлийг гаргаж ирсэн. За энд бол мэдээж Санжийн Пүрийн усны гудамжаас гадна Жамбын Пүрийн хөгжмийн хишээ зүрхний хөлөн манан бодан гэх мэтээр Монголын шилдэг зохиолчдын 20 дугаар зууны шилдэг бүтээлүүдийг нэгэн цуврал болгоод нэг форматад оруулаад орчин үеийн уншигчтай хүргэх зорилгоор гаргаж байсан. За тэгээд энэ удаа бид нар яагаад усны гудамж романыг сонгосон бэ гэхээр Улаанбаатар хотын тухай гардаг. Гэхдээ мэдээж усны гудамж гэж сонсонгууд Улаанбаатар хотын тухай өгүүлдэг роман гэж ойлгох юм бол өрөөсгөл болно. Энэ зохиол бол тэр чигээрээ хилмигтүүлэлтийн үеийн тухай гардаг. Та бүхэн магадгүй Сэнгийн эрдний хойд насандаа учран за цэндийн дорж готын улаан орхимжны давалгаа зарим хилмигтүүлэлтийн талаар бичсэн романуудыг уншсан бол Санжийн Пүрийн усны гудамж түүнтэй маш төстэй ойр буух болно. За усны гудамж гэдэг бол одоогоор бол Арт кино театрын орчим, Зан базрын музейгээс урагшаага хотын төв хэсгийг өндөр хоршоо буюу ихтлгүүртэй ойролцоох тэр хэсгийг хэлдэг байсан юм байлээ. Тэгээ зохиолт маань бол 1930-ад он буюу их хилмигдүүлэлтийн ихэнх үеийн тухай өгүүлдэг. Тэр үед Говь Алтай аймгийн Дарвис сумын нутгаас Улаанбаатар хотод нөхрөө даган ирж суурьшсан Үлзийма бүсгүйн амьдралын тухай өгүүлдэг. Тэгэхээр гол дүрийн бүсгүй залуу хоёр маань бол усны гудамжинд гал голомтой бадраасан учраас тэгээд энэ зохиол маань усны гудамж гэж нэрлэгдсэн юм байна лээ. За бид нар яагаад Монгол зохиол унших ёстой вэ? Ингээд уран дулаан цаг ирсэн байна. Зуны дэлгэр цагта хуучны сонгогдгуудтайгаа танилцъя гэдэг тайлбарыг та бүхэнд хэллээ. За одоо би шууд асуугаа явъя гэж бодож байна. Бадамзалд ном ер нь ямар санагдсан бэ? Чамд яг ямар мэдрэмж төрүүлсэн бэ? Би энэ номыг аюу сонирхолтой уншсан. Эхнээс нь дуустал гэдэг дараалалаар уншаагүй. Шууд төгсгөлийн уншаад төгсгөлөөсөө эхлэл рүү н орсон. Тэгэнгүүт зохиолын хувь заяа хаашаа эргэж байгаа вэ гэдгийг мэдчихэж байгаа. Энэ бол нөгөө happy ending буюу ад жаргалтай төгсгөлтэй ном бол ерөөсөө биш. Тэгээд гонигтай төгсгөлтэй ном. Тэгээд тэр гонигтай төгсгөлийг мэдчихэд эхлэл рүүгээ орох үед бол шууд ингээд нүдэнд нулимс цэлэгнээд уйлмар болсон. Ер нь бол жоохон уйлсан. Түүнд юу нөлөөлж байгаа юм бэ гэхлээр нэгдүгээр яг би хувь хүнийхээ хувьд яг аав ээж нь үр хүүхдээ хайрлаж байгаа тэр сэтгэлийг илэрхийлсэн хэсгүүдийг уншихаараа тийм нэвтрүүлгүүдийг үзэхээрээ ч юм уу ер нь тэгээ жоохон ингээ уяраад байдаг. Онцлогтой байсан. Тэгээд Үлзийма охиндоо ээж нь аав нь яаж хайраад ивсэж, яаж хайраар өсөж байгаа юм бэ? Цогт ч гэсэн яасан сайхан хүний үр юм бэ? Цогтыг аав ээж нь сайн хүн байх, бусдад найртай амьдрахыг хүүдээ яаж сургад юм бэ? Гэх мэт ингээд энгийн сайхан хөдөөний иргэдийн тийм гоё амьдралыг уншаад тэгээд дараа нэг төгсгөлдөө тэр хоёр чи эвгүй хувь заяа руу явчихж байгаа шүү дээ тий. Тэрийг ингээ холбоод бодохоор бол нэлээд сэтгэл имзэглсэн. Тэгээд энэ зохиолыг бол би монголчууд орчин үеийн залуус заавал унших ёстой зохиол гэж үзээд байгаа. Түүний нэгдүгээр шалтгаан юу вэ гэхлээр энэ бол хилмигдүүлэлт гэдэг зүйл Монголын түүхийн нэгэн хэсгийг эзлээд маш олон хүний амь насыг аваад яваад өгсөн. За энэ бол ерөөсөө гим хоргүй хүмүүс хилс хэрэгт гүтгэгдээд амь насаа алдсан ийм эмгэнэлтэй түүх. Энэнд нөгөө хүний буруу гэхээсээ илүү тухайн цаг үе нийгмийн буруу байсан шүү дээ. Нөхцөл байдал тийм байсан. Тэр түүхийг бид нар уран зохиолорч болов дамжуулаад мэдэх хэрэгтэй гэсэн үг. За бусад тэр түрүүнд дурдсан хойд насандаа учрын улаан орхимжны давлгаа гэдэг номуудаас ялгаатай нь усны гудамжийн өгүүлэмж нь цэргийн даргын гэргийн тэр зовлонгоор нөхөр нь хилс хэрэгт гүтгэгдээд яваад өгчөнгүү түүнийг хүлээх нь эмэгтэйчүүдэд ар гэрийн сахидаг хүмүүст магадгүй ээжүүдд цаана үлдэж байгаа хүмүүст нь ямар хэцүү байсан бэ гэдгийг тэдний зовлон шаналлаар өгүүлж өгснөөрөө
бас хүнд хүрэх талаасаа бас гоё онцлогтой болж өгсөн юм шиг санагдсан. За мэдээж дээрээс нөгөө монгол зохиолуудыг унших чинь нөгөө монгол ах уу, монгол одоо хүмүүжил зан суртахууныг тэндээс мэдээж авч байгаа байхгүй юу? Одоо нөгөө би уяраад уйлсан гэдэг шиг аав ээж нар яаж алсуураа ингэж бүр хүүхдээ хайрлаж, алсуур нь яаж замын түшиж засаж явдаг юм бэ гэдгийг эндээс харуулдаг. Тэ охин маань охиных нь дурлалт залуу тий ирээдүйд нөхөрөмж болж магадгүй саахалтын залуу нь цэргээс халагдаад ирэх төхөө тэрэнгүүт охиндоо шин дээл авч өгье гээл те. Тэр залуу нь цэргээс халагдаад ирэнгүүт миний охин шин готлоо өмсөө тониндоо яв гээл те. Тэгэл аавда ингээд та өөртөө харах шин цамц аваад ирээрээ гэх тэгэнгүүт нь те яах гэж байгаа ингэж асуугаад тахгүй те. Чи одоо надад өгөхгүй юм бол өөр залууд өгөх гээд байгаа юм уу гэдэг тийм зүйл асуухгүй тийм ээ. Ингээд цаад битүүснаг нь ойлгоод аав нь охиныхоо захиасыг биелүүлнэ гэд явах ч гэдэг юм уу те. Ингээд яаж угаасаа хүний амьдралын жамаар гэр бүл зохион те том болно ингээд нөгөө нэг охин өөр цагаан зэр хоёр нутаггүй гэдэг шиг ийм зүйл болохыг мэдэх учраас ингээд охиныхоо заяа завгийг ингээд түшээд ингэж хайрлаж байгаа энэ хэсгүүдийг унших. Энд чинь монгол хүмүүжлийн бас нэг арга болов. За тэгээд ер нь монголчууд бас нөгөө хэр одоо хөдөө нутагтаа сайхан сэтгэлтэй одоо нэг ойлгодог хүмүүсээр дүүрэн байт юм бэ гэдгийг илэрхийлсэн те. Одоо манай гол дүрийн бүсгүй үлдсэн юм аа ингээ нөхрийгөө хэлс хэрэгт гүтгэгдээд явсны ард дээрээс эргэн тойрных нь хашааных нь одоо хөршийнх нь хүүхдүүд хүртэл хайрцагай болдог те. Тэгэнгүүт боддог ш. Хөдөө байсан бэл хөөх юм бүгд ингээ сэтгэл санааг нь ойлгох гээд ингээ туслах гээд зовлонг нь нэмгэлэх гэж хуваалцаж хамтдаа санаж хилээж байгаа да. Гэтэл энэ хотод чинь ингээ намайг ойлгон алга гэжүүдээ гэж ингээ бодож байгаа ш те. А гэхдээ тэр нь нөгөө хот суурин газар учраас магадгүй нөгөө хан хүртэл чихтэй гэдэг штэ тий. Тийм зүйл яг тухайн цаг нийгэмд тохиолдож исэн болохоор бас одоо танихгүй мэдхгүй зүгээр нэг бүсгүйг те ойлгоё гэж явж байгаад өөрөө үнэхээр хэрэгт орж магадгүй учраас одоо тэгж хантахаас өөр аргагүй байсан ч гэдэг юм уу. Энэ талаас нь бас уншвал зүгээр санагдсан. Тэгээд үүнтэй ялгаагүй ариун сайхан менежмент бас уншаад өөр сонь сайхан сэтгэл төрсэн бат тэр талаасаа болцсон. Ер нь би зохиолыг уншаад дөрүүдийг нэг тийм хайрламар нэг тийм сайхан уужуу монгол хүмүүс санагдсан. Уужуу монгол хүнийг олж харсан, хүний сайхан сэтгэлийг олж харсан гэж хэлж болно. Тэгээд Үлзиймагийн тухайд, аав ээжийн тухайд ингээд охиноо өсөж томорч байх явцад ингээд аав ээж хоорондоо ярьж байгаа штэ. Ээж нь бол за чи нэг охин чин өсөж том болж байгааг нэг анзаарахгүй л байна уу да. Охин чин одоо торог дурдан өнгө зүстэй зүйлд ингээд татагдах нь мэдээжийн хэрэг аав нь жин тэгж байгаа. Хөвсгөлийн хатгалын тийш ингээд жин тэгээ явахдаа холын замд нь охиндоо ийм гоё л чимэглэл авчраарай гэж ээж нь аавд нь сануулсан цагтаа хэлдэг те. Тэнгүүт ингээ аав наана нэг их тийм одоо эхнэрийнхээ охиныхоо захиасыг тоохгүй байгаа юм шиг царайлж байгаа хэдий ч дотроо бол ингээд аваад ирдэг. Олон өдөр хоногийн хугацаанд маш урт удаанд замыг туулаад ирсэн ч ихсэн нэр хүүхдүүдийнхээ тийм захиасыг ингээд марталгүй аваад ирнэ гэдэг чинь бас л ингээ сайхан монгол эр хүний багтаж явсан зүйл юм байна гэж харсан. Нөгөөтөөр ингээд хүүхдээ эвээ миний охин, миний хүү гэж ингэж эрхлүүлж, толгойг нь илж ингэж ил эрхлүүлэхгүй ч гэсэндээ хүүхдээ ямар сайхан монгол ухаанаар монгол одоо яс суртахуунаар хүмүүжүүлж исэн мэ гэдгийг зохиолоос харсан байхгүй юу? Хайрын дотроо хална гадна гэдэгчлэн охиноо ингээл хайрлаад байдаг. Өөрийнхөө үйлдэлээрээ хэлж байгаа үг захиасаараа ингэж охиныхоо тэр яс суртахуун хүмүүжил төлөвшөлт нь ингээд аав ээж гэр бүлийн монгол гэр бүлийн тэр нөлөөлөл нь ямар тийм хайрламар сайхан юм бэ гэдгийг харсан. Яг тэрнтэй адилхан бас нутгийн олон байна те. Яг ингээд саахалт олон жил явсан хүмүүс за ингээд манай хоёр хүүхэд нэгэнтэй сэтгэлтэй гэдг нь угаасаа одоо тэр хүмүүстээ мэдэгдээд эхэлж байгаа штэ. Тэнгүүт нэгэнтэй сэтгэлтэй байна гэж ил хийлж нөгөө хоёроо ичээж барих ч юм уу эсвэл хориглох ч юм уу ингэж нэг тийм мугуйдаар өөрсдийнхөө ингээд хүүхдийнхээ хувь заяаг шийднэ гэж зүтгэхгүйгээр ингээд аясаар нь за энэ хүүхдүүд өөрсдөө мэддэгтэй хүүхдтэй бараг нэг ёсондоо итгэж хүүхдийнхаа тэр сэтгэл зүрхийг дотроо хайрлаж гамжин гэж харсан. Тэнгүүт бас нөгөө зохиолын бичлэгийн хэм маяг хэл найруулгын онцлогийн хувьд яг л нүдэнд бууж ийн яг л хуучны сайхан монгол кинонуудыг үзсэн юм шиг санагдчихж байгаа. Тэгээ ном маань бас хөөрхөн 200 хуудастай. Тэнгүүт ингээд үргэлжилсэн үгийн зохиол уншаад явж байхад бол жоох ингээд цалгаартах ч юм уу хоош тавих суух ч юм уу тийм
үед бол гарна. Тэгэхэд бол тэр хил найруулгад хөглөгдөж, хөтлөгдөж бууштай сайхан Монгол киног үзэж байгаа юм шиг тийм сайхан мэдрэмжүүдийг бол төрүүлсэн. Ахуйтайгаа ойр, уул ус байгаль, тэр сайхан тал хөндөй, тэгээ дарвийн нуруу гэж дүрсэл гарч байгаа. Тэр талуудыг бол ингээд нүдээр үтсэн юм шиг сэтгэлдээ толцсон юм шиг тийм сайхан мэдрэмжийг бол авсан. Дөрүүдээ танилцуулъя гэж бодож байна. За гол дүрийн бүсгүй бол үлдсэн юм аа. За түүний хайрт залуу хэлсэргээр гэгдсэн одоо эр нөхөр нь болол цогт гэж цэргийн дарга байгаа. За тэгээд Үлзимагийн аав ээж, цогтын аав ээж, тэгээд түүний нутгийн залуу бас нах яамны ажилтан хурцын гэргий гэх мэт одоо нэлээд хэдэн дөрүүд гардаг. Тэгээд усны гудамжинд Үлзиматай хаяа залган амьдардаг айлууд, чойнхор өвгөн, за тэр усны гудамжийн айлуудад ус түгээдэг усчин халтар, тэр гудамд дархан хийдэг хятад түүний ихнэр гих мэтэр ингээд нэлээд хідэн дөрүүд гардаг. За зарим нь нэртэй, зарим нь нэргүй. Тэгээд зохиолын хувьд бол тийм байгаа. Тэгээд тэр Үлзимагийн бодол дурсамжинд байдаг тэр аав ээжийн тухай хэсгүүд дээр бол монгол хүний яг тэр зан характерыг бол маш гоё гаргасан байдаг. Аав нь монгол хүний ууж ухааныг маш гоё гаргасан байдаг. Ягаад тэгэхээр Үлзима сэтгэлтэй хонч гэдэг залуу нүүр өгөхгүй болохоор нэг одоо аргамжаатай морийн тавиад явуулдаг ч юм уу, малынх нь хушууг буруу эргүүлдэг ч юм уу, иймэрхүү үйлдэлүүд гарангуут нь аав нь за яах вэ? Хонч маань уулна гайгүй хүүхдийн ухаан суух ах дөө гээл ингээд ууралж адгахгүйгээр хүлээгээд өнгөрүүлдэг ч гэдгийг юм уу. За Үлзима маань бас боддог ингээд дарвийнхаа нуруунд хонь малаа хараад ингээд уудам талтаа дуугаа дуртай дуугаа дуулаад элдв бодлыг бэлчээгээд явж байхад үнэхээр л хүний сэтгэл уужрамаар юм да гэж боддог гэх мэтэр ингээд тал нутгийн нүүдэлчин монголчуудын одоо ахуйн амьдралтай холбоотойгоор зан төлөв нь бас ямар байдаг вэ? Бодол санаа нь хэр бас уужим тавиу байдаг вэ гэдгийг энэ зохиол дээр гаргаж өгсөн бас онцлогтой санагдсан. Мэдээж одоо монгол хүний тухай, монгол ахуйн тухай гэдэг нь бүхий л одоо монгол зохиолууд дээр байгаа хэл та. Яг номын маань гол зүйл нь яг л тэр хэлмэгдүүлэлт юм блэ. Хэлмэгдүүлэлтийн үед тэр муугаар ашиглах хүмүүс бас байсан. Мэдээж хэлмэгдүүлэлт гэдэг бол сайн зүйл биш. Тэрийг харин өөрийнхөө хувийн ашиг сонжоо, өөрийн нөгөө дотоод өс хонзонгийнхаа үүднээс буруугаар ашиглаж гэмгүй хүнийг гэмтэн болгох цөвөр чоннууд гэдэг тийм хүмүүс бас байсныг бол харуулсан. Шивнээ яриа хор хүргэнэ гэдэг байгаа шүү дээ. Тийм үг хүртэл гараад ингээд Монголын эрчүүдийг бол авч явсан эмгэнэлт түүхийг бидэнд одоо ингэж л уран сайхны аргаар бичиж үлдээсэн байна. Хуучны монгол зохиолуудыг яагаад унших ёстой вэ? Залуучууд бид нар яагаад илүү гүн гүнзгий мэдэх ёстой вэ гэдэг уриалгыг бид нар дэвшүүлээд байгаа вэ гэхлээр бид нар тухайн цаг үед болж исэн нийгэм цаг үеийн нөхцөл байдал өрнөл хүмүүст ямар хор хөнөөлтөй байсан тэр нийгмийн ороо тусгай цаг үеийг сайн хүмүүс нэг нэгэндээ тэмтэй байж исэн бол муу хүмүүс яаж өөртөө ашигтайгаар яаж буруугаар ингээд ашиглаж исэн бэ гэдгийг ингээд илүү гүн гүнзгий ойр тэгээд тэр хэл зохиолын тэм сонгодог бүтээлүүдээр дамжуулан олж мэдэх боломжтой, мэдрэх боломжтой дараагийн үедээ ч гэсэн ийм зүйлийг байж болохгүй юм шүү, давтаж болохгүй юм шүү гэдэг ухамсар дороо ингэж мэдэх ёс суртахуундаа суулгах гэх мэтчлэн иймэрхүү зүйлүүдийг бол харах юм байна гэж ойлгосон. За тэгэнгүүт яг нөгөө хэлмэгдүүлэлтийн зохиол гэж байгаа. Бидний бит хоёрын ярьж байгаа яриа бол залуу уншигчийн хувьд, за орчин үеийн уншигчийн хувьд ямар санагдаж байгаа бол одоо яг энэ бичлэгээрээ ярьж хүргэж байгааг бол ингээд тодтогч нэмж хэлмээр байна. Энэ Санжин Бүрүү гэдэг чи эрэгтэй зохиолчтэй. Тэгтээ ингээ эмэгтэй дүрийг маш гоё гаргаж бас эмэгтэйчүүдийн сэтгэлийг өстө өнгөж бичсэн юм шиг санагдсан. Тэг Үлзимагийн зовлон шанал тэгээд ганц бие эмэгтэй хүнд ямар айдас бишүүрхэл байх вэ гэдгийг ингэж гаргаж ирсэн. Дээрээс нь нөгөө эмэгтэй хүнд гэж хандаж хэлж байгаа зөвлөгөөнүүдийг дөрүүдээрээ гаргаж ирсэн бас маш сайхан санагдсан. Жишээлх юм бол ус чалтар хэлж байгаа шүү дээ. Эмэгтэй хүн гарч ордог байх хэрэгтэй. Гэрээс гардаггүй эмэгтэй хүний оюуны сүв онгодоггүй юм а гэж гадаад ертөнцтэй танилцаж юм үзэж нүд тайлах юм бол бодол санаа чинь сэлмэн одоо шинэ юм мэдэж аавн тэгснээрээ одоо юу гэмдэ зөв мөртөө зөв явахад зөв шийдвэр гаргахад бас ахын аар шархын юмд орохдохгүй байхад ч гэдэг юм уу те нэмэртэй гэдэг санааг хэлэх гээд байгаа шүү байгаа юм тий. Тэгэл одоо эмэгтэй хүн үнэнч байх. За тэгээд залуу наснд бас
алдаа дутагдал бишгүүдээ гардаг. За тэрнээс хэрхэн болж өгөл тойрох юм бэ ч юм уу тий. Тэр санаануудыг өгснөөрөө эмэгтэй хүний зовлон шаналл, хүнд бэрхийг одоо айдас тэр зүйлийг гаргаж ирснээрээ бас сонслогтой байсан шүү. Үлзиймагийн дүр дээр нэмж хэлэхэд бол Үлзийма тэр чигтээ гинэн хонгор цайлан Монгол бүсгүй сэтгэлээрээ хотод орж ирсэн. Тэр хэрээрээ маш их айдас. За тэгээд гадаад ертөнцөөс тусгаарлагдсан мэдрэмжийг ч гэсэн нэг гэсэндээ авч ийсэн. Бас тэр Үлзиймагийн гинэн байдлыг ч гэсэн ашиглаж хүмүүс муугаар өвдөө ашиг хонжоо ирж хайж ийсэн. Үлзийма сайн ч хүнтэй учирч ийсэн, муу ч хүнтэй учирч ийсэн. Гэхдээ Үлзийма бол маш тийм үнэнч маш их үнэнч ёс суртахуунтай байдлыг өөртөө эрхэмлж ийсэн. Түрүү яг хэлсэн штэ нөгөө нэг сэтгэл залуу цогт маань 5 жилийн цэргийн албанд татагтаад явхад тэр сэтгэл нь хувирахгүйгээр яг л тэр ирээдүйн ханаа болно гэсэн итгэлээр бол цогтойгоо маш үнэнчээр хүлээж чадсан. Нутгийн залуус Үлзиймааг бол эргүүлдэж ч юм уу хоргоож янз бүрээр шоглох гэж л үзсэн гэсэн хэдий цогцтойгоо л ингээд ирээдүйн амьдралаа цогцлоо гэсэн тийм итгэл сэтгэлээр өрнүүн тэр хүслээр ингээд өөрийнхөө сэтгэлийг хатамжилж чадсан тийм сайхан Монгол бүсгүйн дүр зүйлд бас нэг эцэгтэй үе гарч ирдэг штеп. Тэр хоёр хотод орж ирээ тэргийн дарга цогтойх гэдэг айл усны гудамжид ингээд нэгэн өрх айлыг тусгаарлаа гарч ирээ тэр одоо л нэг жаргалтай байж тэ залуу хосын хувьд ингээд маш жаргалтайгаар ирээдүйн амьдралаа төсөөлөд гэр бүлээ үсгээд ингээд авч явж байхад тэний хай бол хар суудар нүмерэн авдаг. Тэгэхэд бол ингээд Үлзийма эхэндээ маш хэцүү зүйлтэй тулгарч байгаа штэ. Гэсэн хэдий ч Үлзийма бол би цогтойгоо хүлээж чадсан. Цогт нь эргээд ирнэ гэсэн итгэлийн галаа бол бүхүүгөө маш удаан хугацааг намрын баг 3 сарыг бол авдаг. Тэр хэсгийг үзэхэд за тэр хэсгийг уншихад бол үнэхээр сэтгэл ойр тусаж бас маш өрөвдөлттэй тийм гонигтай мэдрэмжийг бол төрүүлсэн. Тэгээд зохиолын сэтгэл санааны энэ төрслүүд бол сайн тий. Нөхрөө явуулсан ганц бие бүсгүй хүн тэр нөхөр амьд ирэх үгүй юу гэдгийг мэдгүй байгаа тийм хүн толон чарах завдалгүй тий. Хоол унд идэх завдалгүй ингэж байдгийг бол яг сэтгэл зүйн талаас нь харуулж төрсөж бичиж өгсөн. За дээрэс нь тийм хүн хөрх юм болондоо гэсэн итгэл найдлага гордож за тэр үгэнд бол одоо итгэж одоо ямарваа нэгэн ямыг гордлого болгож ингэж явдгийг бол бас харуулсан. За тэгээд бас нөхрийнхэн захиас байдаг тийм ээ намайг санаад болохгүй бол нутаг усандаа хамтдаа өнгөрүүлсэн дурсамжаа бодож яваарэ гэх тэгээд түүгээр юу хэлэх гээдсэн бэ гэхлээр ерөөсөө нутагтай устай хүн бол ингээд одоо зовлон шаналлыг бол даваад гардаг юм байна. Хүний нутаг ус бол ингээд өөрийг нь түшдэг юм байна гэсэн санааг бас зохиолч маань гаргаж ирж өгсөн байсан. 20-р зууны шилдэг романаас за ингээд усны гудамж гэдэг энэ дээжлэн танилцууллаа. За тэгэнгүүт одоо бидний хувьд залуу уншигчдын хувьд ямар санагдах талаар ингээд зохис ойлголтыг бас өгсөн болов уу гэж найдаж байна. Тэгээд уран дулаан цаг ирсэн зуны ийм сайхан өдрүүдэд Монгол зохиолоо уншиж тэг Монгол ахуйтайгаа Монгол хэл соёлтойгоо уламжлалтайгаа илүү гүн гүнзгий танин мэдэж ойр байхыг бол уншигчдаа уриалж байна. Тэг Монгол зохиолоо уншиж зуныг намтай өнгөрүүлээрэй.